X-Tut Production үзүүлж байна. Нэг иймэрхүү 10 жилийн ангийнхантайгаа уулзсан бол гоё. Яс арай цаг нь болчихоо. Болчлоо. Хоёр хүүхдээ унтуулсан. За. Хоорчгоо хаагараа жоохон байж байгаа. Заа ёо. За. Баяртай. Миний арай хурдан ирээрээ заа ёо. Юу гэсэн бэ? Хурдан ирээрээ хараа. Одоо 30-аад хүн хөдөө орон нутгаас ирж байгаа. 10 жил уулзаагүй 10 жилийн сургуулийн хүүхдүүд. Яаж хурдлах юм? Хурдан. За одоо дуусна. Өөр юу вэ? Та нар юу вэ? Би яг байж нэг хүүхд гарсан. Хоёр хүүхд болсон шүү дээ. Хүнтэй суудсан шүү дээ. Хүнтэй суусан муу яа тийм үү? Тийм ямар сайн юм бэ? Би яг тэгэл явж лээ шүү дээ. Амьдрал их сайхан байгаа шүү дээ. Ажиг сайхан явчихлаа. Ингээл өөр юу вэ? Та нар юм уу те? Чи ийм хэрэг хөөгч юм уу? Хин хэрэг хөөх гэсэн? Би сая Coca-Cola 4-ийг, Banaco 5-ыг нэг пив талын уухснаа болчоод орчихлоо. Өөрийнхөө нэг бодож гин. Хараа. Чи ийм өвцтэй явах юм уу? Тий. Наа чи хитрхийн урдуу штэ. Миний харийг хөргөшөө харагдуулаад байгаа юм шүү. Яна тийм үү? Би энэ хувцас баг 10 хоног бэлдсэн штэ. Өөр юм байхгүй мó? Байгаа л да. Тэрийг өмссөн штэ тийм За нэ. тэгээ нэрээ 10 жил уулзаа гэж нэг муухай авгаа шиг юм тэгээд. Одоо хөөгдөч би нэг хараад тэгэн штэ нэ. Ундрмаа ямар амар дэлбэрцээ бэ гэж ярьж штэ тий хараа. За энэ яа чинь? Хой санангийнхаа. Наа чи бүр биш байна. Хитрхи богинохон байж штэ хараа. Чамаа охин шиг харагдах ядцсан гэж ярьж штэ. Нэр тийм үү? Тий. Нэрээ 10 жил уулзаа гэж нэг охин шиг тагвар ядцсан юм явах муухамаа. Одоо 10 жил гэж би нэг хараал байж байгаа хараа. Энэ яаж вэ? Тэр нь яаж вэ? Энийн хоц нь яаж вэ гэл чамаа юу охин шиг юм өмсгөө ядцсан юм дээ. Энийг зовж байгаа юм байна. Нөгөө зоргойг залуу завааж байгаа юм байна. Алгын чинээхэд даав аваад өгч чаддгүй юм байх та гээл ярина арай. Нэр тийм болов? Тий. Миний хань сүрхий. Анх удаа чи миний хувцсан дээр ингэж анхаарал тавилаа. Ерөөсөө чи миний хувцсны талаар ярьдгүй байсан биз дээ. Наа чи чухал байхгүй юу? Тийм байна. За. Чи бүр биш. Харин тийм ээ чи болохгүй шүү дээ. Яах юм бэ? Тэгээ урдлыг харсан чи бүр муухай байна. Яах вэ? Одоо яах вэ гэж болио да. Яач вэ? Шиг. Угсаа уртаашаа 3 палаж исэн. Гуруулангийн сая өмслөө. Одоо болио. Тэгэл нэг. За болио хэлээ ингээл чиний хажууд ингээл муухай юм хувцастай явснаас зүгээр гэртээ муухай хувцастайгаа арзаагаад чиний хажууд зүгээр ингээ ярзаачаа сууж ий за. Ой, одоо намайг тэгээ ярина штэ. Юу гэж? Нөгөө нөхөр нь базаад явуулдгүй юм байна гэж ярина штэ. Хүй, чи яхаар чиний тухай манай 10 жилийн ангийнхаа ярьдیں۔ Ундрмаа ярьсангүй л гин болохоос чамайг нэг амар зоргоо гэж ярих юм үгүй штэ. За. Чи нэг нэрэ болчихомоор. Чи ямар сони асуулт юм бэ? Одоо бас худлаа болно гэж байд юм уу? Гүйгүй, итгэлтэй байна уу л гэж. За, би явахгүй гэдэгтээ итгэжглээ. Ингэх юм уу хаашаа? Сони. Хараа. Чи явахаа болчихвол хайрны яваа бильярд тоглолцоод ирэх үү? Юу гэсэн бэ? Бильярд? Ой. Бисээ хайргаа айгүй муухайгаар ойлголоо шүү дээ. Буруу сонсчихвол бисээ чамайг хайрны яваад бильярд чад ирэхгүй гэж юм бодохгүй юу? Бильярд юм уу? Тий, юу гэж таарай. Харин бильярд тоглолцоод ирээ заяа. Ямар сони хөдөлгөөн хийх гээд байна очоод. Бильярд тоглохгүй байна да. Яач юу? Чи бильярд тоглохчээс бол хайрны яваад бильярд тоглолцоод ирэх гэхээсэн шүү дээ. Тэгсэн чийсээ бильярд тоглолцоод ирэх шиг. Чи баригдцаа. Хөөе. Би бильярд тоглолцоод ирээ л да. Яаж ийн гинэ? Би бильярд тоглолцоод ирээ. Яач вэ? Ямар балиар юм хийх гэж байгаа юм бэ чи? Би бильярд тоглолцоод ирээ шиг. Чи баригдаад байгаа юм биш үү? Хөөе. За. Би бильярд тоглолцоод ирээ болох уу? Нөгөө энийгээ нууц. Очоод хийх юм нууц. Чи баригдаад байна заа юу? Ер нь би та нарын энэ бильярд гэж яриад байгаа парол үг чинь би ойлгоод байгаа шүү. Юу парол вэ? Тийш үү. Чамайг бильярд тоглож байхад би чамраа уцаар ярихаар ард чинь найз очих юу гэдэг үлээ. Бужигнаан дундаас буланд цоглооч гэж ях шиг. Би тэр үгийг чи мэдсэн шүү. Тэр чинь зүгээр л юм бужигсан шаариг байж хад нэг шааргаар бужигнаанаа бодлаад нэг нь буландаа орохыг л ярьдэн штэ. Тий. Наад чи ингэж байгаа байхгүй. Им бужигнсан бааранд ингэж бужигнаад олон бужиглж байгаа октод дундаас нэгийг аваад буланд очиод инкийг хийж байгаа байхгүй юу? Чи
Чи Би тэр нөгөө шорон болонд гэдэг чинь бас мэдээл байгаа шүү. шорон болон чи зүгээр нэг шаргаар нэг шаргийг зөхиод тэр нь очоод буландаа орохыг л хэлдэж штэ ундрмаа. Тийм наадах чинь болохоор юм байхгүй юу? Чи ажлынхаа газрын залуугийн эргүүлж байгаа эмэгтэйгийнх нь найз хөөхнийг ингэж эргүүлэхийг хэлж байгаа юм заяа. Тэр нөгөө дүплээ гэдгийг чинь би бас мэдээл байгаа шүү. Дүплээ чи зүгээр нэг шаргаар нэг шаргийг зөхиод тэр нь очоод алсын буландаа орохыг л хэлдэг. Тийм наадах чинь нөгөө нэг ингэсэн үг байхгүй юу? Гадаадд байгаа таньдаг монгол бүсгүүчүүдтэйгээ фэйсбүүкийн мессенжерээр хай маяг маягдлахыг хэлж байгаа байхгүй юу? За чи одоо хараад энд чи шундрмаагаа хөөе. Чи одоо эргэн дундаа хэлчих биш үстэй. Ямар дундаа? Эргэн дундаа. Тэр нь яа дээ? Тэр нь яах вэ? Зүгээр нэг шаргаар нэг шаргийг зөхиод нөгөөдлөгөө фордонд онцоод өөрийнхөө дунд нь эргэн орохыг хэлдэг байхгүй юу? Наадах чинь болохоор юу юм биш үү? Анхныхаа хайртай эргэж уулзахыг хэлж байгаа юм биш. Оо за. Биш одоо арайд энд чи шундрмаагаа. Биш тэгэж ярих юм бол би та нарын над уруулын будгаа яах гэж боддгийг чи би мэдэн шүү. Хүй. Уучлаарай чи надтай юм ярьж юунда чи манай эмэгтэйчүүдийг хамруулад байгаа юм. Та нарын ч гих шиг. За манай эмэгтэйчүүд уруулаа яаж боддөө? Чи надтай хамт байхдаа уруулаа боддгоо үстэй. Боддгоо. Тэгээд гадуур явахдаа хиндээ таалагдах бодоод дээ чи. Ямар тэнэг юм бэ чи? Та нар улаан өнгөөр уруулаа бодох юм бол өөрөөсөө нас ахмыг хүнийг өөртөө татна гэсэн үг мэдөө. Мо тэнэг гахаа. Тэр ч байтугай. Ягаан өнгөөр уруулаа бодох юм бол өөрөөсөө дүү хүнийг өөртөө татна гэсэн үг. Ямар тэнэг бодолтой юм бэ чи? Тэр ч байтугай заяо. Хар юм уу саарл өнгөөр бодох юм бол рок залууг өөртөө татна гэсэн үг. Оо ашгүй надаа хар уруулын бодог байдаггүй. Тэгээд чи рок залуу солиортгүй үстэй. Ямар мангар юм бэ чи? Ер нь та нарын наад ургуулсан бодол чинь дэлгүүр хэсэгтэйгээ яг адилхан мэдөө. Хүй, та нар ч ихсэг миний эмэгтэйчүүдийг 50 орхиороо заяо. Тэд нар чи мөрөөрөө гэртээ байж байгаа шүү заяо. За бид нар яа тий? Яаж дэлгүүрсэн? Та нар яадаг вүлээ? Нэг сайхан дэлгүүр хийсэй гээл цүг хавъя гээл гараад. Тэгээ дэлгүүртээ очихороо цамц үзээл. Юу бөгч гоё юм уу гээл. Яг гарахтаа гутлаавал гардаг үстэй та нар. Тэгсэн байсан чи яа тий? Хүш, уучлаарай заяо. Одоо хэрвээ миний энэ хэлэх үгийг эмэгтэйчүүд сонсох юм бол шууд алга ташин заяо. За. Ирчүүд та нар яадаг вүлээ? Заал авна гэж гарчаад. За тэнгуүтээ билер тоглоод, пив уугаад, халуураад арх уугаад, согтоод хоорондоо зодтолцоод ороод ирдэг үстэй. Чи бүр зодочоод ирдэг үстэй. Тэгээд дээрэс нь та нар бүгдээрээ шалчгаар. Оо бид нар яа шашгасан ёо. Шалчгаар ч та нар бүгдээрээ заяо. Яадаг үлээ. Машин барайл явж хахаар ногоон гэрэл асангууд хөдөлгөөний завдалгуул араас сигналтаар шалчгнаад байдаг үстэй. Та нар тэгвэл машин барихаараа яадаг үлээ. Хүш. За бид нар яадаг. Та нар тэгвэл яадаг үлээ. Нэг маяглал удаа явж ирээл. Тэгснийг огсом тоормслоо. Машиныхаа бүгсний улаан гэрлийг асааж унтраагаал. Энэ одоо арийнхаа жолоочийг өдөөд байгаа мó яагаад байгаа юм? Тийм үү? За тэгвэл та нар яадаг үлээ ирчүүд та нар нэг жоохон машин барьж явж байгаа шүргэлцгээрээ машинаасаа үсэрч гарч ирээл. Би бинийгаа заамдаад. Мо дид алнаа дидэ. Оо дид дидэ. Ингээд гэдэг үстэй. Дид гэж юу гэж байгаа юм? Би нөгөө эмэгтэй хүн болохоор хэлэхээс ичээд байна хөөе. Хоёулаа гэж юунд нэчтэй чи? Тав үсгтэй орс үг байдаг үстэй. Та нар тэгвэл жоохон шүргэлцгээрээ яадаг үлээ? Бид нар яадаг. Яадаг үлээ та нар? Байдгаараа цонхоо хаачаал. Цагтаа ирсэн ч онгоолохгүй гүрийгээл. Тэгэл хүн лүү залгана. Хайраа би аваар хийжлээ. Намайг ирээд аваач гээл. Яг ирэхэд хэрэгээ хүндрүүлсэн байдаг үстэй та нар. Тэгсэн байсан чи яадаг. Тэгж ярих юм бол та нар яадаг үлээ. Эмэгтэйчүүд бид нарыг машин барьж чаддгүй гэчихэд. Яг машина зарах болохоор эмэгтэй хүний гараар цэвэрхэн эдэлсэн машин гэж хидээ зарчдаг бидтэй. Ийм л байна да та нар. Шалчгаруудаа. Тэгвэл та нар хэрүүлч. Дээрээс нь төвчээргүй. Дээрээс нь хайрлаг ихээр давардаг мэдөө. Хүй, даврахгүй яах юм? Бид нар даврахгүй яах юм? Бид нарыг хайрлах олон
шалтгаан та нарт байгаа заа юу. Хамгийн наадлын жишээ. Эмэгтэйчүүд бидний ингрээс сүү асгардаг. Ингээд нам. Та нар нэг ингэ сүржигдээд байдгийг. Ингрээс сүү асгардаг гэл. Яг үнэндээ одоо миний энэ хэлэх үгний хажууд хэрвээ эрэгтэй хүмүүс байсан бол зүгээр алга дашаад дээрээс зөв шүглэлтэндөө. Хүзээ. Та нараас сүү асгардаг юм байж. А тэгэхэд эрэгтэй хүнээс бол зүгээр хүн асгардыг шүү заяо. Тэгэхэд та нар яаж ийн? Ядаж шүглэж чадахгүй. Хүй, энэ дотор шүглдэг ямар хамаатай. Хүй, энэ чадчихаа. Сурчиж. Тий, эмэгтэйчүүд гэдэг чинь ямиг ийм хурдан сурдаг хүмүүс аахгүй юу? Ядагдцсан. За, тэгвэл та нарын тэр асгарсан гэдэг хүн чинь заа юу? Эмэгтэйчүүд бид нар 9 сар хэвлээдээ тээдий. Ядагдаа. Та нар ингэ сүржигдээд идэгий. 9 сар тээлээ гэл. За, тэгээд яг үнэндээ эрэгтэй хүн бол яадаг гэж та нарын над 9 сар тэгээд ирсэн хүүхдээ ч заяа. Бид нар 20 жил тэгээд ирсэн штэ. Одоо ч байж л байна. Өөр тээсээр л байна. За. Өөр хэлэх үг байна уу? Эмэгтэйчүүд өмөрх ухаан байна уу? нэг үг санаанд орчлоо хөөе. За. Баогийн цагсрангай ингэж хэлсэн байдэ. Ирчүүдээ эмэгтэй хүнээс ухаан гартал нь бүү зовоо гэж. Та нарын тэр ирчүүдийн төлөөлөлд бас тэр сайхан хүн ингэ гуйцсан мэдтэн за. Биш наад гэж хариуг эрэгтэйчүүд гаргацсан штэ. За юу гэж? Ингээ гаргацсан байдгийг. Эмэгтэйчүүдээ эрэгтэй хүнийг цөөвөн сэгсэлтэн битгий зовоогооч гэж. Тэгвэл та нар бүгдээрээ царай муутай. Ой, яг л царай муутай үгүй. Тийш та нар яадаг үдэ? Них өрхөн жоохон бахта цагаан байж байгаад том болохоор яадаг үлээ? Тос мос дүрхгүй. Тэр нь хуурааснасаа болоод тэр нь бүр ингээд амар үрчээгээд тэгэл бүгдээрээ гадаа гараад тамхи татаад би ингээд юм ярьж ингээд огсоор хагаад хав хар бобор үрчигэн юмнууд явж лээдэг үстэй царай муутын туйлуудаа. За. Та нар яг царай ярьж тий? Бид нар тэгвэл та нартай заяа ярмаар байна. Үгүй. Бурхан бидний энэ хорвоо дээр заяахта тэнгэрлэг хүмүүс байжаа гэж заяатсан байдгийг. Үгүй, андуурч эндүрхгүй нэмж өрөх тэр чин чон. Тэгээд чон эрэгтэй хүн хоёр байдгийг. За яахаараа та нар тэнгэрлэг болдё. Бурхан бидний энэ хорвоо дээр илгээхтэй. Цаанаасаа өөрийнхөө таалагдсан бүсгүйг олоод хараа. Тэрийгэ хараад найраад өөрийн болгоод аваад суу гэж заяатсан байдгийг. Тэгэхэд та нар яаж ийн? Бүр нэг цаанаасаа гуулагчин царайлчаа. Үлэв толив гээл. Яана хин намайг гууг болоо. Хин нэрээ сууй гэх болоо гэл. Бага өгөгдөн юм. Тэгээс сүулдэ гуцтаж хүрхээрээ. Яана синглэрээ дууслаа. Нэг нь нэрээд гуйдгүй багтаа гэл. Ийм л байна. Хогч нь. Хөө. Бидний ягшлаа өгдөө. Тэгэхгүй яах юм? Тим сайхан тэнгэрлэг заяагаал дуртайгаа аваад суу гэж яхад чи наа чиг юм хэрүүлж энтэй суучаад хэрэлдээ тоглож явж байдаг. Хогч нь. Чи тэгвэл өөрөө хохин мэдв. Үгүй би яхаар хохирдээ. Тэр олон эрэгтэйчүүд ардаас нь гүүгээл явж явах тарж байгаа л нэг ганц шалцгартан зөвшөөрчдөг хохин мэдв. Ясаа ялагдсан уу? Үгүй дараагийнхаа дайралтыг хийж гин. Шалтгааныг дайралт байна чи заяа. Уучлаарай. Эмэгтэйчүүдийн дайны эцсийн зэвсэг бол нулимс байдیں۔ Тэгэхэд ирчүүд та нарыг юу байдаг вүлээ? Мод, чулуу, төмөр, хутагчаад, сэлэн, буу, номсом дундуур нь сэрээч явж ах шиг. За. Уучлаарай дайраа. Уг нь та нар чи хөөрхөн штэ. Гинэн цагаахан зэвэрхэн цайлхан. Үгүй. Харин та нар мундаг юм байна. Ийм амир хэрүүл болж хахад та нар л эхэлж уучлалт гуйж байна. Тэгэхэд би дараагийнхаа хэрүүлийн үгийг бод зогсчихсан эмэгтэйчүүд муухай хэрүүлч юм байна болж. Яалаа гэжтэй хараа. Ийм хөөрхөн нүднээс нулимс гараад ахаар чинь эрэгтэй хүмүүс чинь дэсдэггүй байхгүй юу? Үгүй. Миний нүд нулимс гаргадаг муухай нүд эмэгтэйчүүд ойлонхаа тэнэг. Та нар бол зоригтой. Тайм байлдан болоход ирчүүд та нар л явдаг. Хээр ганцаараа харанхуй шин ирчүүд та нар юунаас ч айдаггүй.
Тэгэхэд эмэгтэйчүүд бид нар гэртээ байхдаа хүртэл айдаг. Аимхаа эмэгтэйчүүд. Хитрхи зөрөгтэй байх чи тэнэг штэ арай. Тэнэг хүмүүс зөрөгтэй байдаг аахгүй юу? Нэг чөтгөр шулуун юм шиг. Тийш үү? Харин та нар агуу хүмүүс. Бид нар яагаад агуулсан? Монголчууд чи ярьдаг гэдэгтэй хараа. Эрт дээр үеэсээ 800-ны талыг эзэлсэн агуу баатар болгоны ардалт нэг ухаантай хатан байгаа гэж. Тийш үү? Өнөөдөр телевизээр ярьжсэн. Мундаг сайн яваа улс төрч ирчүүд, мундаг яваа бизнесмен ирчүүдийн ард дандаа эхнэрүүд нь байдаг гэсэн. Тийм байгаа үстэй. Амжилттай яваа эр хүн болгоны ардалт нэг эмэгтэй хүн яваа. Тий. Тэгсэн чинь амжилтгүй муу яваа эр хүн болгоны ард хоёр эмэгтэй байдаг гэсэн. Миний хайр чи миний ардалт ганцаараа байдаг болохоор хайр нь өдий таны амжилттай явдаг байхгүй юу? Тэгэлгүй яах юм. Би тэрэ чи биддэг болохоор л гэрте байж байдаг байхгүй юу да. Ахиж би чамтай муухай хэрэлдэхгүй за.